За өдрийн манайха явуугийн цэцэрлэг төрөлн дээрээс та мэдээлж байна. Гэдэг юм уу мэдчилж байна. Өнөөдрийн ярианд бас энэ Библийн тухай, ертөнцийн эзний тухай ярих гэдэг төмрөөгөө өрөөд ирсэн. Тэр бас эхний эхнээс нааш амжилсан найзууд. Хэдэн оноос ч үл явдаа. 96 7 он ч юм. Тэгээ залуучдын байгууллагад байсан. Би чинь завханд залуучдын байгууллагад байсан. Төмрөө бол Дорндын залуучдын байгууллага залуу наснда уулзчихлаа. Тэгээ дараагийн нэг төвшөнд нь бол яг хаа тэнгэр үзэл гэдэг юм уу та давааны багшийн ном судар сургаал лекцийг бас надад сонирхуулж ирсэн хүн. Давааны багштайгаа холбоотой гоё. Хүн тустай байх. Тэгээ яаж яваад нэг одоо улаан тэнгэр үзэлхэн байсан. Чингис байсан. Чингисийн тухай яадаг гэсэн нэг одоо нэг Библийг одоо ингээд бүр нандинаад ингээд хавтас моцсон тэгээд ингээд ягаад ийш оровчуу. Энэ оруулж биш л таа. Би нэг л зүйлийг хайжсан. За. Нэг зүйл гэдэг маань юу гэхээр тэр үнэн гэдэг юм хаана. Үнэн гэхэлэр хүмүүс маш олон харцангуй зүйл ярьдаг байхгүй тийм. За. Өөртөө үнэн гэдэг ч юм уу, үнэнгийн маш олон цуглуулга гэдэг ч юм уу тийм. Гэтэл үнэн гэдэг ойлголтыг Чингис хаанаас асуулаад бидний өвгдийг ард түмэн хатайхаа зүйр цэцэн мөрөнд одоо жишээлбэл уулын чиний харыг хуулын чиний цагаан гэдэг чинь үнэн байна. Дийлнэ. Дийлнэ гэж шүү дээ. Энэ цагийг юу засаглах гэдэг юм бэ гэхээр үнэн засаглах. Яг нэг нь хэлэхэд одоо энэ би долмагийн гахаас аргагүй л те. Улаан Чингис яагаад улаан одоо Библийг бариад сууж байгаа юм бэ гэж. Тэгэхээр энэ Библи судрыг яг нэг нь хэлэхэд би нэг сургуульд орхосоо бол барьж үзээгүй байсан. Барьж үзэх хүүхийг одоо нээж хараагүй те. Ийм байсан. Энэ сургуулиасаа би нэг жил гарan зуртаасан байдаг. Юу гэж надад байл одоо харин шашин гэдэг би юу сонсч байгаа юм балаа юм яриад байгаа. Гэтэл энэ Библи гэдэг маань юу юм бэ гэсэн чинь Тэнгэр буюу Бурхны гэрээ юм. Хинтээ хийсэн гэрээ юм бэ гэхээр өөрийнхөө сонгож авсан хүмүүстэй хийсэн гэрээ. Хүн төрлөختөн Библи судрыг одоо жишээлбэл дэлхийн түүх, ертөнцийн түүх гэж боддог. Үгүй юм. Лаз юм. Библийг одоо Генесийн амжилт 3 зүйлээр бүртгэж үлдсэн байна. Нэгдүгээр маш олон хэл дээр орчуулагдсан. Хоёрт маш олон хуваар борлуулагддаг. Гурав дахь нь их сонирхолтой. Уншаад хинч ойлгохгүй. Тэгэхээр яг нэг нь хэлэхэд одоо Христийн ертөнцид 3 тэрбум хүн байна. За ер нь дэлхий дээр өдөөгдсөн дайны бараг 70-80-90% нь шашин хооронд юм уу? Христийн гэдэг нь өөр шашныг үгүйсэн Христүүд хоорондоо гэдэг ч юм уу. Ийм дайнууд байна. Тэд нар нэг судар барьсан байна. Энийг үүсгээд. Энэ бүх тайллыг л энэ судраас олж харж нэгэсэндээ үнэн. Үнэн гэдэг маань хий юм бэ гэсэн чинь Тэнгэр өөрийгөө хэлсэн байдаг. Би бол үнэн юм аа гэж. Яагаад тэрийг өөрийгөө үнэн гэж тунхсан юм бэ гэхлээр Тэнгэр амлдаг юм байна. Амлсан зүйлээ хинээр хэлдэг юм чинь өөрийнхөө сонгож авсан хүнээр дамжуулаад тэрийг иш үзүүлэх ашиглаад Библиэр бичүүлсэн байна. Тэднэр дамжуул хүн төрлөختөнд хэлүүлсэн байна. Ийм хийнэ гэж. Дараа нь тэр зүйлийг яг заавал хийдэг. Тэгэхээр үнэн байж тараад. Нөгөө нэг зүйл нь үнээр Чингис хааны ихтэй би 15 жилийн амьдралыг зориулсан. Монголын төр ил далд 2 осоор оршдог гэдэг зүйлийг давааны багшийнхаа алтан ургийнхаа тийм хичээл сургаал философор олж үнэнчилж итгэсэн. Яг нэг хэлэхэд 15 жилийн амьдрал гэдэг нь баггүй байна. Энэ хугацаанд 2 жилийн их хурал нэрт дэвшижсэн гэдэг нь ч өөрөө санаж байгаа тийм. Яагаад юм бэ гэхээр энэ Монгол төрийн онлоор Чингис хааныхаа гүн ухаанаар Монголын хаадын төр их онлоор Монголын төрийг өөрчилнө гэж зүтгэсэн зүтгэл байхгүй. Гэтэл өөрчлөгдсөн. Үгүй юм байна. 800 жилийн өмнө Чингис хаан 8 настай өнчөнхөө хар гэрийн бойрон дээр хаягдж үлдсэн түүхийг бид мэднэ. Тэр хүний амьдралын хугацаанд 28 жилийн турш 88 удаагийн дан хийж дэлхийн 43 орныг боолчлолтосч байсан. Тэр бүхэл одоо өнгөрдөг жил Чингис хааны адуунгаар гадаадын нэг хүн анх удаа шагнуулдаг шүү дээ. Жек Учрах болдог шүү дээ. Тэр Чингис хаан судлаар өнөөдөр дэлхийд номер 1 явж байгаа хүн мөн. Тэр хүнтэй уулзаж бас хором хөрөлцөх боломж надад олцсон байдаг. Тэр хүн юу хэлж гиссэн бэ? Би 45 жил Чингис хаанаас олсон гэж.
3 сая километр аялсан. Та бүх их сурвалжийг явж үтсэн биш. Тэгээ 2004 онд эхний бүтээл нь өнөөгийн ертөнцийг үндэслэх учраас Чингис хаан гэж. Тэгэхээр энэ өнөөгийн ертөнцийг үндэслэх тэр их усур, тэр өдөрдмж энэ даалгаврыг Чингис хаан хэнээс авч ирсэн юм бэ гэхээр Тэнгэр, мөнх Тэнгэр гэж Чингис хаан даа. За Библиэл дээр бол одоо Чингис Бурхан өөрийгөө маш олон зүйлээр илэрхийлсэн байдаг. Нар гэж хэлсэн байдаг, Тэнгэр гэж хэлсэн байдаг, эзэн гэж хэлсэн байдаг тийм. Энэ олон одоо жишээлбэл улмаа та битээр одоо олон жил ирсэн найз үү тийм үү? За би чамайга найз гэж хэлнэ. Чи гэртээ очиад аав гэж хэлнэ. Ажил дээрээ захирал гэж хэлнэ. Мөн үү? Одоо сургууль дээрээ бас юу гэдэг ингээд таны гэхэд 3 4 янзаар хэлчихэж байна да. Яг үнтэй Тэнгэр уяа Бурхан өөрөө бүх зүйлийг бүтээгээд тэр бүтээлүүдийнхээ давуу чанаруудаар дамжуулаад өөрийгөө танилцуулсныг өнөөдөр шашнууд ээж нэг нь бариад дайраад байгаа. Энэ бол ертөнцийн эзэн. Энэ бол одоо юу гэдэг юм бэ? Наран ээж гэдэг ч юм. Юу одоо түмэн одоо жоргоор тайлбарлаж байгаагийн гор нь өнөөдөр өдрийг хүртэл дэлхийд дайн самуун үрж өнөөдөр өдөр дэлхийд атомын аюулын дор амьдарч байгаа нь энэ юу вэ? Шашин хоорондын мөргөлдөө шашныг ялцруулж байхгүй. Нэг зүйлийг би одоо юу гэдэг эндээс анзаарч харсан. Тэр нь юу юм бэ? Монголын тэр агуу хаан нь болмаа. Монголын тэр хүчрэг нууц нь хаан. Харин ингээд байна л да. За бид нар нэг өөрийн гэсэн үндэсний өөрийн гэсэн үнэт зүйл философитой болох гээд тэр тогтолцоо бий болох гээд нэг тийм соёл бий болох гээд тэр нь Тэнгэр гэдэг үгэн дээр байх юм байна гэд ингээ явж итэл тэндээс буддийг харж ирэл эндээс ертөнцийн эзний үрс сад дарж ирэл нөгөө Тэнгэрийг нь аваач өөрийнхөө бурхантайгаа аач наагаад байгаа юм шиг л эргээд байна. Үгүй. За жишээл Атил хааныг бид мэднэ тий. Би түүх ярьж шүү. Атил хаан өөрийгөө юу гэж хэлдэг вэ? Би Тэнгэрийн ташвар гэсэн. Европыг засаж Европ руу очсон гэдэг нь Христ ертөнцийг зассан байна. За тэгвэл 800 жилийн өмнө Чингис хаан. За ингээд дээр манай түүх үнэхээр Тэнгэрийн зайрлагаар явсан байдаг шүү. Гэхдээ Библиэлд нэг ч Монгол гэж үг байхгүй. Нэг ч Чингис хаан гэж үг байхгүй. Чиний нөгөө за сонгогдсон ард түмэн гэж нэг яриад байдаг тийм үү? Тэр чинь одоо тэгээд монголчууд юм уу эсвэл тэр одоо еврейчүүд юм уу? Байсан. Еврейчүүд бол байсан баг. Яг ингээд яриул маш их зүйл ярьж болж байгаа л дээ. Ер нь яг энэ үгэд нөхөр Төмөрбаатар яах гэж энд мэдсэн. Тэнгэрийн даалгаварт ирсэн юм байна лээ. Гэдгийг би өөрөө олж сайндаа биш. Энэ судрын дагуу харж энэ дээр бичигдсэн одоо гэрээний дагуу тийм үү? Өөрийгөө таньж мэдчихэж байгаа. Тэгэхээр хүн хийм бэ гэж. Бид өөрсдөө ер нь мэддэг л болмаа. Миний аавыг домдог гэдэг улмаа байж байгаа тийм үү? Гэтэл дээр нь монголчууд ягаад эцэг тэнгэр гэдэг. Битээр байсан гэж. Эцэг хийм бэ гэсэн чинь тэнгэр үе бурах юм бэ. Энэ дэр бичсэн байгаа. Та биднийг эцэг гэж дуудана гэж. Хэн дуудах юм бэ гэхээр сонгогдсон. Хэн сонгодог юм гэхээр тэнгэр өөрөө сонгодог. Одоо жишээлбэл Монголын түүхийг үзэхэд дандаа тэнгэрд сонгогдож Тэнгэрийн даалгавраар, Тэнгэрийн зарилгаар, Тэнгэрийн тушаалаар энэ ертөнцийг урьдчилж ертөнцийг удирдсан түүх байдаг. 800 жилийн өмнө тэр 8 настай өнчин хүү гэж би хэлж шээ. Тэгээ олон хүн асуусан шүү. Та энийг яаж хийсэн бэ? Та хийсэн юм уу? Чингис хаан бүр толгоос ихсэн. Үгүй те. Хин хийсэн. Мөнх Тэнгэрийн хүчин дор хийсэн юм. Та өөрөө хийм бэ? Би элчин байна. Би хийсэн гэж хэлэхгүй байна. Ноос тавчин дээр илчмэлч гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Нууц тавч бол ганцхан гэсэн. Алтайгуугийн их сурвалжийг ярьж шүү. За тэн дээр Чингис хааны гэрээсэл Өгөөдөө хааны зарлиг гэдэг бүр нарийн юмнууд байгаа. Тэн дээр юу гэдэг вэ? Ерөөсөө Чингис хааны гэрээсэл Өгөөдөө хааны тайлбар Алтайгуугийн бодлого гэдэг юм шүү дээ. Чингис хаан юу гэж гэрээсэлсэн 800 дөрөв эргэж ирнэ гэсэн. 800 жилийн өмнө Жекийн хэлдгээр үнэхээр өнөөгийн ертөнцийн үндсийг Чингис хаан Тэнгэрийн зарилгаар тавьсан юм аа. Тэнгэрийн зарилгаар тавьсан. Монголын түүхийг харахад тэр Монголын хүчрэг байгаа нууцыг үзэхэд хамгийн түрүүнд монголчууд яадаг юм бэ гэхээр гэрээ засдаг юм байна. Тэгэхээр бие засдаг юм. Тэгээ гэрээ засдаг. Тэгээ төрөө засдаг. Бие засна. За коммунистууд бид юу гэж нэг ахуй анхдаг шиг ойлгоцсон учраас бид одоо яг их сургууль төгссөн байх хэвээр дипломтой байх хэвээр одоо юу гэдэг те гадны үзэмж үгүй юм байна. Хүн хоёр биенээс бүтсэн гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй байна.
манай настайчууд ядангуяа онцгой шийдвэр гаргах үед хэлдэг шүү дээ. Чи дотор хүнтэйгээ ирсэн. Үний юм байна. Миний дотор бүхэл бүтэн нэг хүн байна. Энэ хүний хэн өгсөн бэ гэхээр Тэнгэр өгсөн учраас миний эцэг юм байна. Тэнгэр эцэгтэйгээ бид хамт байхдаа яадаг юм бэ? Дэлхийн дайдыг байнга өдөрдөн залж манлайлж явсан юм аа. Тэгэхээр бид монголчууд бол яах гэдэг. Өнгөрсөн хугацаанд дандаа гаднаас хайсан шүү дээ. Үгүй юм байна. Эхлээд та өөрөө сайх хэрэгтэй. Гэтэл дараагийн гайхалтай зүйл нь энэ дотор хүн яадаг юм бэ гэсэн чинь өвддөг юм байна, өсдөг юм байна, хоол идэх юм байна, хувц өмсдөг юм байна. Нарийн байгаа. Тэгэхээр Чингис хаан 10 жил алга болдог нь юу юм бэ гэж. Эхлээд Тэнгэрийг хайсан байна. Олсон байна. Таньсан байна. Нэгдсэн байна. Нэг болсон байна. Энэ нэг бүр дистаралд гэдэг чинь том философууд шүү энэ чинь. Том философууд байхгүй даа. Тэгэхээр Тэнгэр гэдэг бол ганцхан монголын биш шүү дээ. Энэ юу? Тэнгэр нэг гэдэг нь дэлхий бас нэг шүү дээ. Одоо Тэнгэр гэдэг ганц Монгол өмчлөд өгсөн зүйлүүд бас биш байхгүй. Харин бид үнэхээр Тэнгэрийн өмнө дуулууртай байж Тэнгэрийн итгэлийг дагуулж тэр сонгогдох магадлал байна. Тэгэхээр Бурханы нууцыг бол үнэхээр тайлшгүй. За миний хувьд бол Тэнгэр буюу Бурхан байна гэдгийг ойлгоод тэр нь тоогдоод тэрний өмнө тэрний зарилыг тушаалаар чадан ядан явж байгаа юм байна. Чадан ядан. Яагаад чадан ядан гэж юм гэхээр яг нэг нь 400 жилийн өмнөөс эхлээд маньчууд орж ирэхдээ монголчуудыг Тэнгэрээс нь салгана гэж орж ирсэн байна. Монголчуудыг Тэнгэрээс нь салгачих юм бол яах нь вэ? Боолчилж болох юм байна, дээрэмдэж болох юм байна, баялагын булааж болох юм байна. Хамгийн аимшигтай энэ бодлого өнөөдөр төрийн бодлого болсон гэж байна. Ингэсэн доо Монголыг Тэнгэрээс нь салгаад байхгүй. Уучлаарай. Энэ тэдний санснаар бодсноор бас болдог өрөмдөг зүйл бас биш юм байна. Өнөөдөр дэлхийд даяар юу ярьж байна? Шинэ иргэний тухай ярьж байна. Шинэ иргэний тухай. Тэр битгий 6 хэмжээс 7 хэмжээс төр дэлхийн нийтээр шилжинэ гэж хэлж байна. За учиртай улс орнууд ийшээ сулгаа эрдэмтдийг илгээж судалж бужигнуулж байна. Гэтэл тэр төлөвлөгөө хаана вэ гэхээр би бэлэрч нэж байгаа юм. Харин ингээд байна л да. Зүгээр тайлбарлаж байгаа ярьж байгаа хөрж байгаа юм чинь одоо тэгэхээр одоо юу гэдэг Тэнгэр үзлийн зүгээс харахад бол болж байна. Гэтэ тэнд одоо нэг уулын оройроо таллаараа зүтгэж байгаа юмд аваач заавал энэ Библийг нах хэрэг юу байгаа юм бэ гэх асуудал авахгүй. Бид нар өөр үндэснийхээ хувьд өөрийнхөө таньсан, мэдсэн, ойлгосноор ингэ явж иж болохгүй байсан юм. Заавал нэг ертөнцийн эзэн гэдэг, заавал нэг Библи гэдэг юмыг давчиж нах хэрэг юу байгаа юм бэ? Нааж байгаа биш л тийм. Нааж байгаа биш. Манай өвөг дээдэс наад одоо Тэнгэрийн мэдлэгтэй нэг болж чадчихсан байгаад. Одоо жишээлбэл 800 жилийн өмнө 8 овог аймаг байлаа шүү Монголд. Тэрний 6 нь наад судрагч байдаг. Захирэдийн тойрог бангаас гэсэн үг одоо бидний итгэс шүү дээ. Тэд яг нэг хэлэхэд мөнх хаан одоо юуны Гүйк хааны Оромын папад бичсэн захиаг уншаарай Монголд байгаа. Харин би чамаас тэрийг бас асуу гэж бодчихсон. Оромын папад тэр мөнх Тэнгэрийн өвчин дээр та нар бол тэрийг шүү. Харин хэлж тэр өөр юм байна шүү. Чи наашаа хүрээд ирэх гэж байгаа юм. Тэгэхээр манай хаадууд яаж илүү Тэнгэр байгаад байгаа. Тэгэхээр манай хаадуудад юу исэн бэхээр нэг содрог байсан байна. За. Яг дууцсан бол Гүйк хаан байт. Яг цуглуулж хоролдуулсан бол мөнх хаан байт. За. Мөнх хаан бүх шашнуудыг хар хөрөм Чингис хаан бүх шашнуудыг хар хөрөм байлгадаг гэдэг бол энэ ямар хүний характер вэ гэхээр Тэнгэрийг мэдсэн, Тэнгэрийг таньдаг, Тэнгэрийн өмнө дуулууртай байдаг хүний характер байхгүй юу? Тэрнээс биш одоо юу гэмдэ одоо жанжин одоо юу гэмдэ дарангуулагч хүний хувьд бол байж болохгүй. Одоо шашин гэдэг чинь мансууруулж гэх тийм ээ. Яриад яг одоо байж болохгүй зүйл шүү. Гэтэл яагаад байлгаад байгаа юм бэ? Энэ Тэнгэрийн хүсэл болохоос Чингис хаан хүсэж байхгүй. Шашинууд яаж вэ? Өөрийнхөө яг өөрийн чинь хэлдгээр яаж вэ? Нэг бодлыг олон талаас нь үлгэр зохиогоод байрц асуудал. Гэтэл хамгийн гайхалтай зүйл нь бүх шашнуудыг нэгтгэж Монголд цуглуулж ер нь нэг хөлөглөөр монголчууд яадаг нэг шашныг нэгтгэдэг. Нэг сонин түүх байдаг. Чингис хааны исламын нэг усныг дайлаар мордоод сүмд нь ороод гарч ирээд тэр хаадаас нь асуусан байт. Танаа энэ одоо байшин юу юм бэ гэж. Тэгэхээр манай бурхан орших сүм гэд хэлж л дээ. За. Тэгэхээр Чингис хаан одоо өөрөө хариуг нь олох гэдэг шүү дээ. Бодож танаа бурхан энэ шоронд хоригдох ямар ял хийсэн юм бэ? Тэгвэл Библи дээр байдаг. Миний сэнти бол Тэнгэр юм аа. Миний хөдийн гişгүр бол газар юм аа. Энийг мэддэг Чингис хаан байхгүй. Ухаандаа энэний боловсралтай Чингис хаан байгаа байхгүй. Дараагийн нэг зүйл. Чингис хаан яагаад хөрөг бүтээгээгүй юм бол? Нэг зоос цутгуулаагүй юм бол? Яагаад хөшгөө босоогүй юм бол?
Яагаад зураагүй болоо? Аа. Наад тэр чинь. За юу гэж байгаа? Яагаад чинь? За бүгдийг бүтээх эзэн буюу эцэг тэнгэр энд байж байна. За. Өөрийнхөө дүр төрхийг хилцэн байгаа. За. За би ярианы төгс. Нуус товчон дээр байгаа юм уу? Биш ээ, Библиэлд зэгсааны төрх байгаа юм уу? Багхгүй. Библиэлд харин Монголын нэг онцгой нууц байгаа. Би тэрийг одоо ярианы нэвтрүүлгийн төгсгөлд хэлье заяа. Хүмүүс сонсоод зарим шокод ордог. Хүмүүс үгүй би өөр анх уншаа шокод орчих. Чи ч би юу биш ч байгаа. Яг үнтэй адилхан энэ судар яаж бичигдсэн бэ гэхлээр нууцлж бичсэн байна. Юугаар нууцлсан юм? Сургаалт зөвлөлөөр буюу одоо газар орны нутаг, он тоолол, хүний нэр, газар орны нэр гэх тийм ээ. Одоо шил цэцэн бэрийн үлгэргээд байдаг та. Байдаг. Яг тэр шиг бичигдсэн байна. Нөхөр мунхаг хүү яадаг үлээ? Одоо Христ ертөнц сохгүй. Мунхаг хүү бол Христ ертөнц сохгүй. Нөхөр Христ ертөнц яаж дэлхийг одоо сүрүүлж байгааг бид харж байна. Гэтэл хаан яадаг үлээ? Нэг бэр олохгүй юусоо болохгүй нэ. Гэт нэг аавыг дуудаа даалгавар өгдөг баха. Чи маргааш нэг 90 хүрхсаа элгийн тарг өрөө дээрх хооч. Яадаг үлээ? Гол малгайч толгойч байхгүй гэдэг тийм. За тийм үлгэр байгаа. За тэргээр юу хэлэх гээд? Тэрнгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхлээр цэцэн бэрийн тэр нууц тайлах тэр нууцыг нь зааж өгсөн ба шүү. Тэр хэн зааж өгсөн? Тэр ертөнцийн юм уу? Библиэлд байгаа юм уу? Үгүй. Энийг ингэж тайлаарай. Цаг нь болохоор ойлгоорой гэдгийг Монголын ард түмэн мэдж байгаа учраас яаж юм. Тухайн одоо бид нар чинь бас олон үцэн ард түмэн шүү дээ. Үлгэрээр, туйлсаараа мөн үү? Хил зүгээрээ, зүүр цэцэн үгээрээ яаж хэлж ирсэн. Энэ бүх тайлыг одоо Чингис хаан ахлам сурахтаа ойлгоогүй. Харин Библийн тайлдаг сургуульд нь сурч л өстой миний одоо юу гэдэг юм үнэхээр тэнгэр заяатаа баярсан. Одоо монголчууд би ч гэсэн та надад мэдээж 15 жил би Чингис хаан гэж цээжээ дэлдэж авсныг мэдэндээ тийм би шал хоосон цээжээ дэлдэж орилж авсан. Яг Чингис хаан шиг одоо бид яах вэ? Бие зас гэдэг нь эхлээд дотор чинь нэг хүн байгаа маа гэдгийг ойлгох гэж. Гэр гэдэг маань юу юм? За энэ дээр улам яг чиний онол байдаг шүү дээ. Савын тухай чи ярьдаг баха. Яг энэ наадах чинь над Библиэлд чинь байгаа шүү дээ. Сава томсгоо тийм ээ. Юу лээ дараагийнх ингээд хоослоо тийм. Яг бидний ерөөсөө сурах төрчим наадах чинь байхгүй. Савын онол гэдэг чинь гэр гэдэг чинь хүн байхгүй. Төр гэдэг нь юу юм бэ? За 2400 жилийн өмнө амьдрал байсан Даниэл гэдэг иш үзүүлэгчээр хэлүүлсэн юм. Хизээж хинээрч үл нурагч хаанчлалыг байгуулах цаг ирж байгаа гэж. Энийг өнөөдөр дэлхийн ертөнц юу гэж шуугаад байгаа юм бэ гэхээр бомбын ирэн, алтан бомбын ирэн гэж байна. Сайн цагийн мянган бурхан гэдэг одоо шинжлэх ухаан болохоор 5-6 хэмжээс шилж байна. Энд байгаа кристалл одоо тийм хүүхдүүд төрж байна инээ тэрэ гэдэг. Гэтэл энэ дэр бүх зүйл нь байж байгаа. Бид нар өнөөдөр ямар тоолт байгаа вэ? За манай ирэн гэдэг одоо Григори хэлээ. Үгүй. Яг бид нөгөө коммунист орн учраас одоо коммунист орн учраас манай ирэн өмнөх гэж ярьдаг. За. Христ ертөнц бол эзний тоолол эзний өмнөх он тоол. За. Эзэн гэж хэний хэлээд байгаа Христ юм гэсэн хэлж байгаа байхгүй. Тэгэхээр Тэнгэр буюу Бурхан яад юм байна. Энэ он тоолол цаг хугацаа хүртэл өөрчлөх хэрэг Тэнгэрт байна. Түрүүний яриагаа дуусгачихлаа нөгөө Чингис хаан яагаад хөрөг бүтээгээгүй юм бэ гэж. За. Тэнгэр байж. Одоо эцэг тэнгэр маань ингээ хойно ингээ сууж шít. За цагаан сар боллоо гэж бодъё л да хэвлээ. Бид хамгийн түрүүнд аавдар очиж золгодог тийм. Ингээ ороод ирсэн чинь аав уг нь хоймортой сууж байгаа. Миний 70% эцэг одоо 100% эцэг тэнгэр маань сууж шít. Ороод ирсэн чинь хаяанд нэг одоо бөө сууж идэг, наана нэг ирэх хэрэгүүлсэн, наана нэг загнаа жанч өмссөн нэг юм суугаад. Тэрийг ааваа гэдэг л одоо тэнхэн надад зүрх сэтгэл уюухан итгэл үнэмшил өгсөн тэр аав надад баярлах уу гомдох уу? Ингиж гомдоохгүй гэсэн учраас Чингис хаан яасан нэг ч хөрөг бүтээгээгүй байхгүй. Яасан? Тэнгэрийн өмнөр босож би өөрийгөө шүтүүлнэ гэдэг бол хинч биш юм аа. Бүр хичээл болж ордгийг бол надад бүр том хичээл болж ордгийг шүү. Нөгөө нэг зүйл нь энэ 10 мянга түмтийг анхны үүсгэсэн. За. Модон хааны үед үссэн шүү дээ. Модон хаан чи хэд оны өмнө л 2330 хэдэн жил гэдэг нь хэлээ танад. За тэгвэл 3500 жилийн өмнө Мосе гэдэг нөхрөөр 3 сая хүнийг өдөртүүлсэн байдаг. Мосег сонгоод нэг хүнийг сонгодог байхгүй даа. Сонгож оож яана шээ. Тэгээд тэрэнд 3 сая хүний өдөртүүлэхэд нэг хүн 3 сая хүний өдөртөх ямар вэ? 30 40 нам манай Монголыг одоо барахгүй шнаа тийм ээ. Тэгээ барахгүй байхад нь хадам аав нь хэлсэн байдаг. Чи энэ ажил чамд хүндэднэ. Чи энийг хийж чадахгүй гэж.
Тэгвэл бурхан яг л одоо та бүхэн ингээ ярьж байгаатай адилхан зүйл энэ дээр байдаг шүү дээ. Одоо Тэнгэрийг тань, бурханы таныг бол та бүхэн ингээ яриа сууж байгаа. Чи ингэж ярьж ял натаа хамт байна. Ингэж ярьж чи натаа хамт байхгүй бай. Монголчууд ягаад баруун цэш битээ хазаагаараа зүүн цэш битээ хазаагаараа. Дээрээс унсан чулуу, өөдөө хайсан чулуу өөрийн толгойд. Яг хоо Монголын үг яриа орсон байж болно. Гэхдээ одоо бидний одоо шил аавын сургаал, ээжийн сургаал эрдэнэ хэлдэг. Алт эрдэнэ гэж яг юу хэлээд байгаа. Аавын сургаалын үн цэнийг л арт эднэсээр зөөрлсөн баг. Яг ингээд энэ судрыг чинь бичсэн байхгүй да. Христийн ертөнцид тэгсэн чи яасан? Махан бие утгаар нь ойлгоод. Нэгсэндээ Тэнгэрийн буюу Бурхны нууцыг ойлгохгүй, тайлыг ойлгохгүй. Яагаад ойлгохгүй байгаа юм бэ гэхээр тэд сонгосон хүнийг олж очоогүй учраас юм шүү. Монголчууд яагаад сонгогдоод байдгийг юм бэ гэхээр үнэхээр Монгол ард түмэн гайхалтай. Маш дуулууртай ард түмэн биш. Маш дуулууртай. Нөгөө нэг зүйл нь хүн чанарын орхил монголчууд юм биш. Сайн ингээ гадаадаас ирсэн жуулчдын хамгийн ихний сэтгэл юу гэж байна? Монголчууд ямар сайхан инээд юм бэ? Ямар зочломттой юм бэ? Энэ Тэнгэрийн соёл байна. Энэ Тэнгэрийн соёл. Одоо энэ газар хувьчлал нь энэ Тэнгэрийн соёлыг шууд бослох үйл явц шүү. Яг яг нэг хэлэхэд одоо Улаанбаатараа хамтлан ингээд явж исэн нөхөр би өнөөдөр ягаад тайван сууж байгаа юм бэ гэхээр Тэнгэрийн төлөөлөгөөр таньсан учраас найзсан айгүй тайван байгаа. Тэнгэрийн өмнөр орж би энэ улс орныг өөрчилнө гэж юу байх. Үгүй юм байна. Нэг хоёр энэ удаа бүр онцгой цаг. 800 жил өмнө Чингис хаан зассан шүү. Зассан үстэй. Өнөөгийн ертөнцийг үндэслсэн шүү. Тэгээ яагаад 800 өдөр эргэж ирнэ гэж хэлсэн юм бэ? Тэр үе Тэнгэрийн цаг нь биш байсан байна. Тэнгэрийн цагийг Тэнгэр өөрөө тогтоодог болохоос биш хүн мэдээ зохицуулна гэж байдаг юм. Монголчуудын онцгой чанар нь юу гэхээр Тэнгэрийгээ таниад нэгд хайд юм байна. Олоод таниад нэгдэж нэг болж чаддаг юм байна. Тэр нь эхлээд та өөрөө өөртөө нэгдэж нэг болохоос л үсэг эхэлдэгтэй адилхан. Энэ сургууль маш нарийн дэг жаягтай хичээл нь хат маш тийм ээ. Одоо логик аргуул одоо бурхны хамт. Бараг ингэхэд байна тэгвэл Чингис хаан алга болсон 10 жилдээ Библи судалж байгаад ойлгоод ирсэн гэх гэдэг нэг. Тий. Яагаад юм бэ гэхээр энэ Библи дээр Тэнгэр өөрийнхөө төлөвлөгөөг бичсэн байна. Ийм хийн тэгж тийм он сар хугацаа цаг минут секундтэй бичсэн байхгүй. Би түрүүнд хэлдэж би бурхны гүн юмсыг мэдээж эхлэх байна. Таньчаад баярлж байна гэж. Магадгүй тэр гүн юмсийн жооронд Монгол байгаа. За жишээлбэл өнөөдөр яг манай Монгол орн шиг улсын дэлхийн хаач авах гэж. Хоёр том гүрний дунд мөн үү? Нэг нь 200 сая цэрэгтэй. Нэг нь одоо юу дэлхийн хамгийн сүүлийн одоо дайны технологитой. Өнөөдөр бид яаж гараа крамантайгээд гудамжинд эсгэрээ талхаж байна. Монголын хувьцааг бослох олон тохиолдолд түүхэн бий болсон шүү дээ. Коммунизм үед Оросд нэгдээ. Тэгээ уурал зөндөл үйл ажиллагаа болсон шүү дээ. Өнөөдөр өдрийн хөт Монголыг хэн хамгаалсан? Тэнгэр хамгаалсан шүү. Тэнгэр хамгаалсан шүү. Энийг би хэлгээд байгаа юм биш ээ. Бодит энэ байгаа зүйл нь батлаад байгаа. Асууж шүү. Чингис хааны академиас чинь оюулаа давааны багшийн баруун гар байсан. Одоо ямар бэлээ Хөлөг-Баатар бас тал байгаа тийм үү? Баялаг байх уу? Тэр галилаа. Чингис хааны гүн хаан Хөлөг-Баатар. За. Нөгөө Хөлөг-Баатар маань одоо юу болсон? Одоо шинэ цал байна уу? Энэ одоо намлагч гэдэг юм уу, пастор гэдэг юм тийм цал байна уу? Тийм одоо яг христийн сүмийнх шиг тийм соёл жаяг бол манай байхгүй тийм. За. Тэгэхээр би энэ цолоо илүү дараагийн төвшөнд гаргаж Чингис хаан хэрвээ 800-ны дараа ирэх юм бол миний хөө наад цолонтой эзэн боллоо гэж хэлэх байх гэж итгэлтэй байна. Яагаад гэвэл үнэхээр Тэнгэр байдаг. Байх бүх хэл юу хэлэхээ, юу хийхээ, хизээ хийхээ бичээд өгсөн байж шүү дээ. Танаа дагаад явах нь тэгвэл бид нар ингэж нэг тийм хөдөлмөрлөлт тэмцээд шаардлагасан. Нөгөө Тэнгэрийн ч юм уу ертөнцийн эзнээ хараас авч ирсэн юм шүү. Одоо ингээд шүтлэг бишрэл яагаад байдгийг бэ гэхээр сүн сэтгэл байдаг учраас юм шүү. Бид энэ ажлыг зүгээр нэг суугаад хийцэнгүй тэр шиг андуурал хэмжүүл байх биш. Энэ ажлыг бид маш хүнд хэцүү зүйлийг даван туулж хийж байгаа. Энэ гомдлыг бид хизэж хинтэж хэлдэг байхгүй. Тэнгэр сонсож байгаа. Бид нэг ч хором амралгүй. Одоо маш олон хүн магадгүй нөгөө Чингисийн төмөрөч юм одоо Иесус ч юм болоод их хормоога зөндөө ярих байх. Ганцх юм хэлэх чинь тэд. За. Би та нар шиг жүжиг тавиагүй шүү. Жүжиг тавиагүй шүү. Өнөөдөр өдрийн хүртэл би хорон ард түмэн хамгаална гэсэн бодлосоо нэг хоромч ухраагүй шүү. Энийг харин Тэнгэр мэднэ.
Тэнгэрийн мэдгээ та нарын зүрх сэтгэл дутж яах гэж харин би эдгээр рүү эргэж хэлэх гээд байна. Эдгээр өнөөдөр магадгүй тэр талбай дээр гарч орилох. Одоо лайв хийж хашгирах. Мөн үү? Олонний анхаарал авч хэдэн лайк даруулах. Тэр нь их орон байгаа юм шиг. Тэр нь их орны төлөө байгаа юм шиг. Уучлаарай энэ биш. Цаг нь биш ээ. Энэ хүн явсан шүү. Тэгээ би 15 жилийн амьдралыг өгсөн шүү. Тэрнээс би годомжин суугаад нэг зүйл хийгээгүй хашгирж байгаа хүн бол би биш. Эдгийг ч өөрөө мэднэ. Харин эх орончдыг өнөөдөр эргээд харахад чаавста гэж харагдмаар санагдчихэв. Яг нэг үг хэлэхэд. Зүүндээ гарц боломж байна. Яг нэг нүгт тэд өнөөдөр алцаагаас сууж байгаа. Дургатаар гард нэг дайв хийж орилчоод тэрийг амар эх орныхоо төлөө юм хийх үгүй ээ. Эх орны хайр нь харуулна гэдэг өөр зүйл байдаг шүү. Хамгийн нэгдүгээр та өөрийнхөө итгэл үнэмшил золиос гаргаж чадах зориг байх хэрэгтэй. Нэгдүгээр. Тэгээд дараа нь юм ярил. Тэгээд яг хөө зөвхөн Библиэтэй учраас Библиэтэй тухай ярилцах гэсэн учраас энэ чинь дахин татаж оруулаад байгаа. Тэгээд энэ ард түмнийг аачиж Библийн дор хурааж энүүнийг зөв гэж энүүнд мөргүүлэх нь өөрөө эх оронч үз мөн үү гэж. Энэ байх ёстой заавал эх орныхоо төлөө хийж байгаа ажил гэж ойлгож байна. Улмаа яг одоо наад бодлыг чинь 90 дуусч байгаа. За. Наад бодлыг чинь 90 дуусч байгаа. За. Дэлхий одоо яах гэж байгаа? Нэг болох гэж. Дэлхий нэг болох гэж. Дэлхийг одоо хэн захирах гэж байгаа? Хүн захирахгүй. За. Тэнгэр буюу бурхан өөрөө ирж захирах гэж байна. Энэ цагийг монголчууд яасан. Энэ цагийн төлөө Монголын маш олон хаадууд эх орончид халуун ам булан тусан өргөсөн шүү. Миний эх орон хин нэгэн хүн ороод хуулийг өөрчлөөд худлаад авчдаг газар миний эх орон биш шүү. Савра татаар харин. Тэ аятайхан багаарай. Одоо ойр дөр нь дэлбрээгүй юм байна, тесрээгүй юм байна нэрэ. Харин тэ наадхсан бас жоохон ботхтоо таньсан байж магадгүй л тэ. Жоохон эргэлзэнгүү тэгээл ингээл яагаад байгаа юм болоо гээл ингээл яваад байгаа. Гэхдээ миний хөрний хувь зай бол тэнгэрийн гарт байгаа. Энэ хувь зайг бүрэн атгуулахын төлөө яг нэг үлгээр найз 24 цаг ажиллаж байна. Тэ. Тэрнээс биш ямар нэгэн шашинд мөргүүлэх гээд байгаа юм биш. Хин нэгэн одоо юу гэмтэй нэг үзэлд оруулах гээд байгаа юм биш. Хайцсан тэнгэртэй эргэж холбогдох асуудал. Аанда энэ тэнгэртэй холбогдож нэг болно гэдэг бол зүгээр нэг одоо юу гэмтэй нэг сургуульд ороод диплом авах төдийгээр ойлгоно гэж бодлоо юм байна. Энэ бол маш хэцүү нарийн давчуу зам. Нэг сургуулийн тухай яриад байна шүү дээ. Тэрнийхээ тухай тодруулах боломж юм байна. Заавчлаараа манайх чинь бас дотоод журам дүрм байдаг. Би өөрийгөө яг ярих эхийнхээ хэмжээнд ярих хэрэгтэй. Ягаад тэнгэрийн үнд би байгаа учраас. Тэнгэрт хамгарсан учраас юм шүү. Тэгээ яг одоо тэнгэрийн зохион байгуулалттай шүү дээ. Яг л ерөөсөө хатуу чанга энэ бол тэнгэрийн соёл юм байна лээ. Ер нь манай монголчуудыг айхтар нарийн ёс жаягтай ард түмэн гэж хэлдэг шүү дээ. Одоо яах ихэ алдчихад байгаа болохоос биш. Ер нь өөртөө хүн ахтай дээр захтай л байлаа шүү дээ. Тэ. Яг эцсийн бүлэгт ерөөсөө тэнгэртэй холбогдох цорын ганц арга юу юм бэ гэхээр үг баг. Үг гэдэг маань үгийн үнэхээр дээд шидийг, дээд кодыг бол монголчууд хэрэглэдэг. Ярьдаг. Үгээр хүнийг өхүүлж болно, үгээр хүнийг амилуулж болно гэж. Тэгвэл өнөөдөр өдрийг хүрч монголчууд дандаа бие биенийхээ төр засаг нь хүртэл ард түмнийхээ сэтгэлийг өхүүлж шин. Алж шин. Тэгвэл тэнгэр яд юм гэхэл өгсөн үг болгоноор тэр хүн амьдэрдэг, босдог, өндийдэг. Тэ. Өвчин хүртэл илаарчдаг юм байл. Гайхалт. Дараа нь яадаг юм бэ? Энэ үг авдаггүй шүү гэж яриа байдаг баха. Тэр үгийг өгдөг зүйл байгаад байгаа биз? Өгөөд нь шүү дээ, тийм ээ. Дараа нь юу гэдэг вэ? Энэ үг даадаггүй шүү. Жинтэй байна уу? Яг над философч надад бэлдэрч байгаа. Миний сайн ярьдаг философч. Тэгээд би хэлээд байгаа юм тэр байхгүй. Библиэл дээр Монгол Чингис хаан гэж байхгүй. Гэхдээ үгийн тухай ойлгоод ингээд ярихад Монголын ард түмний мэдлэг мэдээлэл энэ үеийн соёл иргэн шиг тэр тэнгэр агуу их үзлийн их сурвалж нь хаана байгаа юм бэ? Та барьсан гэж. Яг бид нар ч өөрөө 100 мянган жилийн түүхтэй ард түмэн гэдэг өөрийгөө яриад төрч ёсны түүхэн төм гараа авчдаг тийм байдаг. Бидний бас ярьдаг юмнуудын донд алтан дээд гэрээ гэдэг бас нэг гэрээ яриад байдаг. Энд хуучин гэрээ, шинэ гэрээ гэдэг яриад. Алтан дээд гэрээний тухай ойлголттой гоё. Сорхогтон бэхий хатны бичсэн ном л доо. Тийм. Тулгын эзэн Сорхогтон бэхий хатны хоёр хааны ордонд хаадыг бэлдэх сургууль байгуулсан хоёр юм баггүй юу? За Сорхогтон бэхий хатны өөрөө Христ итгэгч юм байсан. Христийн одоо загнаа зүг явдаг юм байсан байна шүү дээ. Нэг удаа ерөн Сорхогтон бэхий хатны чинь 40 жил хурлын дарах хийсэн шүү дээ. Хурлын дарах. Тулгын эзний өөд болоход Сорхогтон бэхий хатныг хааны ордоноос хөөсөн байт.
хаана ордны хувилт байна. Тэгэхээр нөгөө хурлын дампуурна үстэй. За ерөөсө бүтэхгүй маань та буцаж ирэх. Тэгээ сургалтын гэх хатан буцаж ирээд ботсон. За энэ үйл явдал дахиж өрнж магадгүй. За зад хийн гэж одоо тэнгэртэй бас харилцах нэг арга л да. Зад хийж тэр алтан дэд үнний аялал гэдэг номыг буулгасан. Тэгэхээр тэр ном юу юм бэ гэхээр тэр хүний энэ цагийг таньж мэдэрэй гэсэн замчилж явуулах зөвлүүлэх зүйл болохоос биш хэн нэгэн хүний бизнес биш байхгүй. Одоо Богон суулга баяраа гэдэг залуу энэ бизнес болгоцсон явж байна. Тэр баярыг анх ямар байсан би мэднэ. Натай яг заргалтай барайвал заргалдаар л тэгэхээр тэр бизнес болсон. Тэр чинь хүний бүтээл шин. Ингэж Библийг 2000 жилийн турш энэ урсгалууд яасан бэ ингэж замруулсан баг. Наадахыг нэгсэндээ Тэнгэрийн өмнөр орж энэ Христийн ертөнц бусад шашнууд яаж байна. Бурхныг бизнес болгоцсон сууж байгаа. Тэ? Бурхныг 8 болгоцсон. Ингээ зардаг болгоцсон. Одоо 70 өгш хэлээд дээ шүү. Монгол ам нар хийдэг зан үйл байна. Тэр алтан сав нэх мэг тэ. Тэр манай шашны ёсонд байхгүй гэдэг шүү. Тэгэхээр энэ юу гэхээр одоо ихтгэл үнэмшил энэ шашны ертөнцийн ялзарлын туйл юм. Энэ ертөнц ингээ таны түрүүний хэлдэг одоо Монголыг та хэнд мөргүүлэх гээд байгаа энэ ялзарлын туйл ингээ дуусч. Одоо яах чинь цоо шин цаг эхэлж эхэлсэн. Бид өөр тоололтоо яваа шүү. Тэ. Нэг л өдөр яах нь вэ? Тэнгэр одоо болоо гэх юм бол яах нь вэ? Зарлагдах нь шүү. Тэр тоолол. Чиний хувьд одоо юу гэдэг те ертөнцийн эзэм бүхнийг бүтээгч одоо мөнх тэнгэр хоёрыг ингээд зэрэгцүүлж дүгнэх боломж байна. Нэг зүйл аа. Хоёр юм биш шүү. Магадгүй Чингис хаан тэр үед шууд одоо Библийн зүйлээр хэлж болох байсан ба. Гэтэл тэр үед Монголын хөрзөө ямар байх вэ? Таашгүй шүү дээ. Таашгүй бас гадна яг нэг биднийг л батсан ба. Нөгөө нэг зүйл нь шарын шашин Монголд орж ирэхдээ анхны богд нь өндөр гэдэг шүү дээ. Манжууд Мандшир бурхантайгаа орж ирсэн түүхийг цогтойч киноноос монголчууд мэднэ. Хэрвээ монголчууд Мандшир бурхныг хүлээж бол тусгаар тогтнол алдах байсан. Одоо вакцин одоо коронавигийн вакцин хийлэгдэж шүү дээ. Төр зур хэрэглэх үүднээс өндөр гэгийн шарын шашныг оруулж ирсэн баг. Төр зур. Шарын шашныг монголчуудад баярлах хэрэгтэй. Үнэхээр шарын шашныг шашин шиг болгож хөгжүүлсэн бол Монголын ард түмэн шүү. Гэгэнт нүү тэр олон тэр дураг хүрэх мөн үү? Уншлагын төвдөр орхитох нь өндөр гэгэний код байхгүй. Энэ харийн зүйл шүү миний хүүхдүүд ээ. Цаг нь болоход энийг хаяараа гэж. Энэ кодыг бид мэдэх байсан. Олон код үлдээсэн шүү. Наад Библиэл дээр яаж вэ? Тэнгэр өөрийнхөө тийм ээ өөрийнхөө дуудсан хүндээ би нууцаа хэлнэ гэсэн. Тэр дуудлагыг та маш их авсан шүү. Юу. Одоо танаа урсгалыг жишээлбэл одоо ингээл нөгөө урсгалууд чинь хүлээж авахгүй нэг хэдэн бас л одоо нэг бараг л экстремист хууль бас урсгал гэл ингээд үүдэг. Тэрүүнд юу гэж боддог вэ? Түүх тавсагдчих. 2000 жилийн өмнө Иесусыг ирэхэд 1500 жил хүлээсэн арт юм шүү дээ. 1500 жил. Аврагч юм эсээ ирэхдээ ямар төр төрхтэй ирсэн гэж бодчих. Хэрдхийн царайтай гэж. Илжиг гэхлээр юм шүү. Дудран гэхлээр юм ахна. Илжигний дудран ороод Иерусалим руу орсон гэхлээр таруугын шахах юм уу та тий. Тэр нэг илгээсэн. Өөрийн хүүгээ илгээсэн шүү. Гэтэл тэр ард түмэн яасан хүлээж аваагүй. Чөтгөр шулгантай. Одоо яг л одоо үгүй юм галж урсгал солиотой тэр өөрийн таны хэлдэг шиг тэр битэл цовдоод болсон. Өнөөдөр энэ түүх давтагдчихэв. Гэхдээ нэг онцгой зүйл байгаа. Энэ удаа ер нь энэ тэнгэр яадаг юм бэ гэхээр цаг үе болгонд хүн илгээгээл нэг цаг үеийг дуусгаад дараа цаг үеийг эхлүүлсэн байдаг. Энэ удаа яаж байгаа? Энэ цаг үеийг дуусгаад дараа цаг үеийг эхлүүлэхдээ тэнгэр үе бурхан буцаж явхааргүй ирж байгаа ийм гайхалтай цаг. Энийн өмнө дэлхий байна. Ганц Монгол биш. Дэлхий. Монголын бас тавчаан дээд тэнгэрээс заяагдж төрсөн гэж байна. Одоо монголчууд би бол одоо дотроо бид монголчууд өдөр заяагдсан. За яг өдөр еврейчүүд бол сонгогдсон юм байна. Ангийн нэг хоёр он сурлагтай өглөг энэ хоёрын хоорыг сонгогдсон юм байна. Бид нар бол нийт арай заяагдсан байна гэж итгээд байна шүү дээ. Энэ нэг үг тайлбарлаа. Заяагдсан. Одоо тэр сонголтыг та хийх болтой. Заяагдсан. Үнэхээр дээд тэнгэрээс заяатай шүү монголч. Юу өнө энэ үнэ. Библийг тоохгүй ингээд тоохгүй зүгээр өөрийнхөө амьдрал би өгөх үү? Шийтгэх үү? Тэрийг та өөрөө сонгоо шүү. Юу гэсэн үг юм. Тэнгэрийн өмнөр орж би ярина гэдэг бол болохгүй шүү дээ. Хүний өхөл зовлон би мэдэхгүй шүү дээ. Би өөрийгөө мэдэж тэнгэрийн өмнө зөв байхыг хичээж шүү дээ өнөөдөртөө. Тэр гайхалтай цагийн дараа өстой одоо
одоо мянган жил хүлээсэн ганц Монгол хүлээгээд байгаа юм биш. Хүн төрлөختөндөө яриад хүлээч шин. Хэн үхий хэн дайны хүсэх юм. Тийм үстэй. Энэ арай дэндүү болчих шин. Аливаа юм хязгаартай. Гэхдээ энэ бүгдийг тэнгэр хараад гараа хөнхөө сууныг бол тэр шиг удаан байдаг юм байна. Нэг хором амралгүй ажиллаж ирсэн байна гэдэг нь байнга л батлагдаж, байнга л мэдрэгдэж, байнга л ойлгогдож байдаг. Ийм л зүйл л дээ. Ингэдэг ш та хадны урсгалууд орж ирэхээр янз бүрийн мөнгө төгрөгөөр тэтгдэг, барьдаг, ялсан шидээн болдог гэл ингэж байдаг. Чамд яаж вэ? Тийм байхгүй шүү дээ. Чи орлогоосоо бүр бараг өгж байгаа юу? За яг тэр 11 гэдэг бол энэ тэнгэрийн хууль шүү. За. Яг 11-ээр Чингис хаан Монгол орныг босгосон шүү. За би тэр 15 жил активжсэн нэг нууцыг хэлье. За. Чингис хаан 10 төлөвний нэгийг авч байна. Болж байна. Болж байгаа биз? Ингэснээр Чингис хаан 4 зүйлийг Монголд үлдээсэн. Нэг төв нөөц. Хоёр төв нөхөн үйлдвэрлэл. Гурав төв хөрөнгө дайчлах чадвар. Дөрөв төв гэдэг үлээ ингээд 4 зүйлийг үлдээж чадсан учраас 800-ны дараа монголчууд өнөөдөр өдрөх хүртэл энэ инфляцийн юм сэгсрүүлэхгүй шиг энийгээ сууж байгааг гавья. Тэнгэрийн тушаал авах 11 гэдэг бол. Тэ. Тэрнээс ч манайх заавал хатуу авахгүй л сэтгэлийн тэр сэтгэлээр өгсөн байдаг. Ер нь. Тэ. Тэрнээс ч заавал ингээд тэ. Ерөөсөө ингээд тэнгэр гэдэг маань хээ юм бэ гэхээр яг л эцгийн зүрх сэтгэл юм байна лээ. Аав ээжийн зүрх сэтгэл юм байна лээ. Ер нь хүүгээ муу муухай яваарай гэж хинчгэл бодохгүй шүү дээ. Бүдрэгт нь гэж үнэлцдэг тийм ээ. Ойчод ондохт нь очиж өвдгийн гөвдөг. Яг юм. Яг юм. Монголын төх ерөөсөө ийм юм байна лээ. Үнэхээр Монгол орны маань тоож ер нь тоогдох тэр гол үндэс энэ бүх зүйлийг манай үеийн хаадууд ялангуяа Чингис хаан гайхалтайгаар хийж байна. Гайхалтай. За яг Библи бол одоо мэдээж за өсрээд 4-5 мянган жилийн одоо түүхтэй гэж шинэгрээ хуучин гэрэг он цагийг харахтар тийм. За элтний Ведийн бас нэг соёлууд байгаад байдаг. За манай Монголд бол туйл гэдэг чинь бүр 100000 жилээс цаашаа давтсан оюун ухааны буултууд болж тараад шүү дээ. Тэр хамгийн гайхалтай тэр хэлсэн зүйл нь биелэгдэх нь чухал байхгүй. Хэлсэн зүйл нь биелэгдэх. Тэнгэр буюу бурхан байгаа баталгаа хаана байгаа юм бэ гэж та асууж магадгүй. Тэр би судралуу заа. Ягаад судралуу заах гэдэг вэ? Нэг энэ тэнгэрийн төлөвлөгөө. За Библи бол 6000 жилийн түүхтэй. Яг бичигдсэн түүх нь бол ингээд өшөө ингээд ярих юм бол яг манай туйл шиг урагшаа явчихлаа. Боломжтой. Яг энэ дээр байгаагаа батаад байгаа юм байх гэхээр тэнгэрийн төлөвлөгөө. За та бүхэн ч гэсэн зөндөө төлөвлөгөө гаргаж ирсэн шүү дээ. Төлөвлөгөөнийхөө биелэлтийг хожим хэлэлцдэг байна. За ер нь 50% явчлаа. Яг үнтэй адилхан үнэхээр Библи тэнгэрийн төлөвлөгөө юм бол 90% биелэгдсэн байна. Биелэгдсэн гэдэг нь бидний нүдэн дээр харагдаж байгаа бодиттой болж байгаа зүйл. Энэнгээрээ тэнгэр буюу бурхан өөрөө байгаагаа баталдаг юм. За Чингис хаан ертөнцийн эзэн хоёр одоо Есүс хоёулаа бодит амьдрал дээр нэг нь 2000 жилийн өмнө нэг нь одоо 1000 жилийн 800 жилийн өмнө амьдрсан хоёр нэг харьцуулбал чинээс зүрх сэтгэл аль нь ойрхон байна? Хоёулаа тэнгэр байна шүү дээ. Одоо тэнгэрийн даалгаврыг биелүүлж ирсэн. Гэхдээ би дахиад хэлье. Библиэлд Чингис хаан Монгол гэж үг байхгүй шүү. За яг нэг нь олон жил үерхсэн одоо найзтай итгэж анх удаа Библийг бариад ярьж штэ. Тэр надад итгэх одоо олон түмэн харчаа чамайг балбаж өгнө штэ. Тэрнээс одоо яг нэг хэлэхэд анх энэ сонголтыг хийж яхад надад маш хэцүү байсан. Улаан Чингис. Тэгээ би түрүүнд хэлээд байгаа тэр аахгүй. Чи үнэхээр эх орныхаа төлөө гэдэг бол ядаж өөрийнхөө итгэл үнэмшил золиос гаргах чадвартай байх хэрэгтэй гэдэг юм аахгүй. Ингээд чадсандаа өнөөдөр би баярлж байгаа юм. Энэ шийдвэрийг тэнгэр хараас сууж байгаа байхгүй. Нэгсэндээ чамд итгэж болох хүн үгүй юу гэд огн таны өмнө тавьчаад байгаа байхгүй. Та давж ирж чадахгүй цаана нь унаад байгаа байхгүй. Хинчгэл үсттэй. Ер нь ингээд махан бие дээр гэрээ байгуулах гэхэд баталж болох уу, итгэж болох уу гэж 80 болно үсттэй. Тэгвэл тэнгэр өөрийнхөө нууцыг танд ярих гэдэг. Хиндэж хэлээгөө нууцаа хэлэх гэж. Тэгэхээр таны шалгах нь зүйс нь асуудал буруу асуудал. Зүйсний зүйл үсттэй. Тэ? Тэгэхээр үнэхээр ер нь нарийн юм байдгийг яриул их зөндөл юм байна л да. За тэгвэл яг нэг цаг болсон гэж тэр цаг чинь одоо болцсон цаг ирж байгаа цаг болсон. Одоо нөгөө Чингис хаан дахид залранч гэдэг юм уу? Одоо шинээр шинэ урхадтай болно майдар зайдар гэдэг юм байдаг. Тэгээд бас л нэг цагийн тухай ойлголт. Энэ хизээ эхэлсэн. Хизээ бид нар сайхан амьдрахын тулд энэ бошигд одоо бас бошиг байгаа шүү дээ энэ дэр чинь. Тэр чигээр одоо иш үзүүлэг гэж хэлдэг яг. Библийн хэлээр бол иш үзүүлэг.
Харин би түрүүнд хэлчихлээ шүү дээ. Иш үзүүлэг буюу одоо бибис судрын 90% биелэгдсэн. Тэгэхээр 2 3 хаан зүйл үлдсэн байгаа. Энийг ямар ч хэлсэн энийг сонсож байгаа хүн болон үзэн. Энэ цагийн хүн болон үзэн. Тэгэхээр хугацаа тийм ойрхон байна гэсэн үг шүү дээ. Бороо орохдоо их эхлээ үйл гардаг гэсэн. Тэгээ эхлээ салхиулна, тэгээ үүлээ авчирна. Тэгээ яах нь салхиулж шороогоо арилгаж байгаа. Тэгээ бороо орноо. Яг үнтэй адилхан тэнгэрч гисэн тийм үйл явдлыг үзүүлж байгаа. За энийг тэгэхээр манай сургуулийн хүмүүс мэдэж байгаа. Манай сургууль болтол боломжтой. Өөр бол боломж байхгүй. Уучлаарай. За тэгээд нэг үнэхээр одоо энэ үзэл би гайхсан. Монголын төрийн талбай удаа чамаас асууж. Монголын төрийн талбай яагаад улаан? Яагаад хөх юм? За тэгэл коммунист улаан хөх Монгол гэж оруулаад тий. Би яг өөр шиг ч бодож байсан. За яг активд очиод бас хөх өнгө тэнгэрийн өнгө юм байна. Одоо газрын өнгө юм байна гэж. А бид алтан шар өнгөтэй гэж ярьдаг тийм. Хондоо шар өнгөний эрдэнэс нь алтайхан шүү дээ. Тийм учраас алтан шар гэж ярьж байна да. Яг үнтэй адилхан хөх өнгөний эрдэнэс нь хаш чулуу юм. Хөх өнгөний эрдэнэс нь. Хөх хаш их ховор. Ер нь бараг байхгүй. Асар үнэтэй. За улаан өнгөний эрдэнэс нь молор эрдэнэ. Морин толгой молор эрдэнэ. Ер нь байгаль дээр улаан өнгөөр байж идэг юм. 1945 оны үндсэн хуулийн нэмэлтээр Монголын төрийн далбайг улаан болгосон шүү дээ. Монгол төрийн далбай одоо ичлэл ном одоо 46 оны хамгийн сүүлийн ном. Ичлэл номын 4-р үеийн 3-р ичлэл байна. Залрагч нь гэж. Залрагч нь чиний хэлж байна. Охны хэлж шүү дээ. Залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй аж гэж. Тэгэхээр Монгол төрийн далбай хэний дүр вэ? Охны дүр байна. Тэгэхээр юм мэдэх хөхөвгөн яасан бэ? За төрийнхээ далбайг ядаж яах нь. Охны дүрээр хийж төрийн сүлжээ өршөө гэж монголчууд нь тэнгэрдээ залбирч авалдаа гэж төрийн далбай хийсэн. Яг юм ихэд энэ нууцыг энэ сургууль сурж иж найз нь хайж ойлгож тэгж огшиж амгшиж баярлж байгаа байхгүй. Тэрнээс ч 15 жил байхад боловсрох боломж над зөндөө байсан. Давааны багшийн маань үүрэг байгаа. Манай багшууд үүрэг нэг төртэй хийсэн. Дараагийнхаа үүрэгэнд шилжиж орохгүй нь тэр хувь хүний асуудал. Нэгэн тэр хаадын ухааны аваад одоо боловсрсон хүний хувьд яах вэ? Монголчууд тэр тэнгэрийн заавал олж болох хэрэгтэй. Заавал. Энэ тэнгэрийн өмнө андгаа гэж хэлж болно. Одоо баргийн юм дэр тэнгэрийн андгаа гаргадаг 5 ороо мэдэх баг. Яг нь сүүлийн тэнгэр ярьж байгаа учраас шүү. За баярлалаа гэж найзтайгаа хэлэн толонго сайхан ярилцлаа. За баярлалаа. Ер нь шүүхийг хүссэнгүү, дүгнэлтийг хүссэнгүү. Тэгээ та хэд минь өөрсдөө шүүх дүгнэж төмөрийг бол бас нэлээд хүмүүс мэднэ. Тэгэхээр ер нь их Монгол улс орчин тогтсон бүх цаг хугацаанд бүх шашнуудад ээлтэй байж, ивэлтэй байж шашнуудад нэг тийм эрх ширхийн эрхчлөө өгсөн байдаг. Тэгээд одоо миний хувьд бол одоо бүх шашны төлөөлөлтөй шашны урсгалууд юм, хотод хувилгаад, гигантэн, лам, пастор, молло хэн байна тэр бүхэнтэй уулзаж ярилцах юм зорилго байсан. Тэгээд тэр зорилтын өрөөнд төмрөөтэйгээ уулзлаа. Буддийн христийн шашны библийг шүтдэг бас нэг урсгалын төлөө тэгээд тодорхой хугацааны дараа яг ямар урсгал байсан гэдэг талаас бас яднаас эдний сургалтын сууж байгаа сургалтын сууж байгаа маш олон хүмүүстэй бас би уулзч үзсэн. Нэг авдаг юм бол ёс зүйн хувьд төлөвчдийн хувьд бас нэлээд тийм зөв төлөвшөл авах юм яг алдсан гэж бодлоо.